Улсын хурлын хууль зүйн байнгын орны өнөөдрийн хурлаанаар иргэний хууль, нэмэлт өөрчлөлт оруулах болон үйл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль өөрчлөлт оруулах хуулийн зүйлийг хэлцлээ. Дээрх хуулийн зүйлийг улсын хурлын нэр бүхий 28 гишүүн хамтран өргөн мэдээлсэн бөгөөд улсын хурл яаралтай дэгээр хэлцэж батлахаар төлөвлөж байгаа. Үндсэн хуулийн цэцгийн 13 дугаар тогтоолын дагуу иргэний хууль болон үйл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулиудын зарим зүйл залтад хүчингүй болгосон. Ингэснээр арилжааны банкуд ипотекийн зээлд олгохыг зогсоогоод байгаа. Тиймээс улсын хурл эрх зүйн орчин шинжилгээр ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр болж байгаа юм. Өргөн барьсан хуулийн дагуу банкуд ипотекийн зээлийг дахин олгож эхлэх нөхцөл бүрдэнэ. Мөн ипотекийн зээлийн хэмжээг 5% болгох боломж бүрдэж байгаа юм. Хууль тогтоогч хариуцлага хууль батлаад бид тэрийг шийдээд гээд тэр шийдвэрийн үр дүнд олон мянган хүний эрх ашиг хөндөгддөг ийм дур зоргийн үндсэн хуулийн манастай байж болохгүй л гэдгийг сануулж хэлж байгаа юм. За энэ хуулийг бол бид бол нэн дээр батлах ёстой. Нэн дээр батлахгүй бол эхлээд үйл ажиллагаанд жигд явж исэн маш олон харилцаа бол доголдолд орсон. Үндсэн хуулийн цэц шийдвэрийн үндслээс гадна үр дагаврыг хадаг байх ёстой. Шийдвэрийн судалгаа тооцоо үнэлэлгүй гарахаас өөр үр дагавар харах нь олон улсын үндсэн хуулийн шүүхэд тавигддаг стандартын шаардлага. Гэвч цэцгэх эрх бүхий байгууллага өөрсдийн үзмжээр ийм шийдвэр гаргадаг асуудлыг зэгслэх ёстой гэх асуудлыг гишүүд хөндөж байсан юм. Үндсэн хуулийн асуудлаар маргаан үүсэх эрх зүйн субъект хэн байх юм бэ гэдгийг бид тодорхойлох ёстой маа. Тэгэхгүй бол энэ бол цаашдаа бол маш ноцтой үр дагаварт хүргэн шүү. Ерөн зүгээр яг нэг хэлэхэд хэн нэгэн үл мэдэх дорж дондог дуртай энэ юу гэдэг үндсэн хуулийн асуудлаар холбогдох хуулийн асуудлаар өргөдөл гомдол гаргаад тэрийн юу байсан ямар ард нь үр дагавар байхаас үл хамааран зүгээр тэрийн шүүрч байгаа шийдээд яваад байдаг ийм институт байх юм уу гэдэг энэ асуудлыг бид бол бас авч үзэх ёстой маа. Энэ тэгэхээр банкуудын холбоо нэг талаас дэмжиж байгаа юм шиг, нэг болохоор дэмжихгүй байгаа юм шиг нэг тийм ойлголт төрөөд их энийг нэг явцын дунд тодруулъя. Ер нь бол арилжааны банкуд сүүлийн үед зээлийн хүүгээ буулгах боломжтой гэж Монгол банкны ерөнхийлөгчөөс эхлээд манай банк санхүүгийн байгууллагууд инфляц буурсантай холбоотойгоор мэдээлэл хийж байгаа. Үүнийг бид үнэхээр сайшаан дэмжиж байгаа. Хууль тогтоогч хариуцлагагүй хууль тогтоогоод энэ хүү шийдвэрээс нь олон хүн хохиж байдаг үндсэн хуулийн манастай болж болохгүй. Энэхүү хуулийг яаралтай батлах ёстой. Мөн маш олон хүний хүсэл эрмэлзэл өмч хөрөгтэй болох олон бизнес төлөвлөгөөд түжигдэж байгаа. Энэхүү мухардлаас яаралтай гарах ёстой гэдэг асуудлаар гишүүд хөндөж байсан юм. Ямар ч тач зээлийн хүүг бууруулах асуудлыг яаралтай гормоор хилцэж эхлэдэг байна.